Сайн байцгаана уу. За гадаа ийм гоё байна. Засараад тэгээд агаар цэвэршээд өрчин нөгөө өмхий хөхөр үнэртэйд нэг эвгүй те. Утааны эвгүй байсан бол өнөөдөр ингээ агаар цэвэршчихлээ. За тэгээд би өглөө жаахан гарч алхаад тэгээд нэг жаахан агаар амсгалах маягтай явж байгаа учраас энэ цагийг ашиглаад монголоор сони юу вэ гэдэг энэ 7 хоногийнхоо бичлэгийг хийчихье гэж бодлоо. Утсандаа гар хийгээгүй учраас жоох хөдөлгөөнтэй завитай бас нэлээ жоохон эрчимтэй гүйж харьяасан учраас амьсгаа дээр байгаа шүү. Энийг жаахан анхаарна үст тийм үү. За энэ 7 хоногийн хамгийн чухал сонин бидний дүгнэж ярьж болох сэдв болвол солонгосчуудын зохиосон нөгөө physical Asia. Өөрөөсөө юу гэж хэлээд байгаа вэ? Амар гоё акценттай хэлээд байгаа шүү дээ. Тэрийг гоё хадгалаад байгаа нас гоё тийм үү? Тэгэхээр ерөөсөө зөв буруу акцентын асуудал тэнд ярихдаггүй шүү дээ. За тэр шоунд монголчууд одоо хоёрт орсон. За тэгээд ер нь юу болсон тухай. Өнгөрсөн 2 дахь сүүлийн 3 дугаар гараад монголчууд 2-т ороод солонгос 1-т ороод өнгөрсөн боловч өнгөрлөө гэж юусоо бодож болохгүй юм байна. Одоо ч гэсэн нийгмийн сүлжээ гадаад дотоод үйл энийг ярьсаар байна тий. Тэгэхээр энэ бол одоо энэ 7 хоног тохиосон бидний бас нэг онцлог үйл явдал боллоо гэж бодож байна. За ерөнхийдөө нийгмийн сүлжээн дээр мэдээлэл дээр 2 янзын хуваагдал гэх юм уу ийм ажиглагдж байгааг та нараа анзаарч харсан байгаа. Нэг нь бол солонгослог löөрчлээ гэдэг хандлага тийм. За энэ үзэг бол нэлээд хүчтэй явсан. Одоо жаахан хэрчин суларж байгаа шиг байна. Зарим нэг хүмүүс бас бити тэр солонгосын Netflix юм уу да тийм миний ойлгосноор тэр сувгийн дор орж бити хэрүүлээгээд байгаа ч болооч гэдэг. За энэ талынхны аргумент бол бас нэлээд хүчтэй үндслэлтэй бас нэлээд хүчтэй баримттай ийм байгаа. Та бүхэн мэдж байгаа. Жишээ нь юу яриад байгаа вэ гэхээр нэгдүгürt бол солонгос бол ер нь löөвөрддөг гэж байгаа юм тий. За тэр бол үнэ. За гаргаж ирж байгаа баримт нь бол угаасаа баримттай тий. За олимпик сүүлийн олимпиадаар нэлээд юм хийсэн. За хамгийн сүүлд буюу дэлхийн нийтэд шившиг өссөн нь бол 2002 оны нөгөө дэлхийн хөлбөмбөгийн аваргыг Япон солонгос хоёр зохион байгуулалтаа солонгос бол löөвөрдөж гүйсээр байгаад Португалыг байхаа тий хожоод хүмүүс хөвлөмөд талавчдаг. За одоо яриачтай бас ийм улаан цагаан юм хийгээд тахтай яах вэ гэдэг. Тэр цагаас хойш хүмүүс яриад байгаа нэг юм үзэг. За тэгэхээр энийг бол ингээд тэр гэдэг юм уу зарчмаа тэр байдлаа ашиглаад яасан. Угаасаа л ингээд löөр хийж байгаа гэдэг чинь. За яг мэдээж энэ одоо physical Asia бол өөрөө яг одоо албан ёсны тэмцээн уралдаан гэхээс илүү энэ ч одоо шоу нэвтрүүлэг тий. Шоу нэвтрүүлэг учраас хэдүүлээ ингээд нэг юм илүү тайван эвтэйхэн өнцгөөс нь авч хүлээгээд за ингээд нэг юм цэнгэний тий цэнгээ нэвтрүүлэг юм чи ингээд хараад авах боломж бол байгаа юм бол байгаа л да. За гэхдээ зарим хүмүүс бол үнэхээр сериус нь хүлээж аваад бараг л тэ олимп дэлхийн аваргын төвшөнд аваад ингээд үгүй надад ч яаж даваач тэгээд ингээд маргаад байгаа тий. За нэг ийм үнцэг байна. За тэгэл ингээд нэвтрүүлгүүдээс ингээд тасаж аваад за энэ чи даалгавар дээр одоо тэр нэг бөмбөлөг сүлийн тий гам бөмбөлөг чирж исэн дээр бөмбөлгөнд ойшоо унсан гүйл гэж байна. Хаалгыг яаж тийм урдан онгойлгодгийг болооч та нарал гэж байна ингээд бөмбөр үс. За нэг бодлын одоо энийг би бол буруутгаж авч үзэхгүй байгаа. Ягаад тэгэхээр угаасаа л нэг ийм зүйл ямар нэгэн үйлдэл хэлдэг юм ингээд олон нийтийн сүлжээнд гарлаа гэдэг бол эргээд янз бүрийн реакшн дагуулж л таарна тий. Тэгэхээр энийг бол одоо ингэж хэллээ тэгж хэллээ гэж ярих нь бол нэг жаахан төвхтэй. Харин тэрний оронд юу гэдэг магадгүй зүү зохистой илэрхийлж гин үгүй юу гэдгийг л ярих нь бол илүү үр дүнтэй байх л та. Түүнээс ийм үр дүн гарна. Өөрөөр хэлбэл чи нийгмийн сүлжээн дээр нэг пост ингээд олон нийтэд нээлттэй хийчлээ. Коучлаар энэ одоо чиний юм биш болсон. Нөгөө ам алд бол барьж болдгоо.
агталдуул барьж болдог гэдэг шиг те. Зарим хүмүүс болж байгаа нь мангар юм яриад байдаг те. Би өөрийнхөө профайл дээр пэйж дээр юу чинь чамд ямар хамаа те. Гүг чи ганцаарх нь хаахаар бичээгүй шүү дээ. Чигээ олон нийтэд харуулгаар бичсэн. Тэгэхээр олон нийтийн хариу үйлдэл гарна. За үүнтэй адилхан. За хоёр дахь үнц нь болохоор илүү одоо монголчууд ер нь амжилттай оролцлоо, дажгүй байлаа. Ер нь бид нар чи юм дажгүй гайгүй үндэстэн штэ. Эдэр гэдэг ч юм уу. Тим үнцэг. За эдэр нь бол одоо сайн муу гэж хэлж байгаа юм шүү те. Харьцангуй тийм янз бүрийн тайлбар хийх гэж оролдож байгаа. Яагаад бид нар ер нь юм дажгүй оролцож байгаа эдэр гэдгээ хандсан шинжтэй байна л да. За нэгдүгээр энэ өнцгөө зөвтгөж байгаа гэдэг юм уу? Хандлага нь бол бид нар ер нь ингэж хайрцагнаас гадуур гарч сэтгэж байгаа гэж одоо англи үг юм л да те ер нь нээлттэй чөлөөтэй сэтгэж байгаа гэдэг өнцгөө их ярьж байна. За та бүхэн юу бодож байгаа бол манай одоо холбог тулаан чигээр хөлөөл тэр цайзын хаалга нэгдэхгүй байхад тэр 180 кг гойлонг бол авиадрээ гэж нөгөө хэдийг шахсаар байгаа тавьчруулж хагаад тэгээд дээш нь өргөж ороож жагаад тэрнийхээ хүчээр яасан нэмж доош нь дараач жишээний. За Арханбаяр Арслан бол ойролцоогоор нэг 130 140 кг жинтэй юм болов. Мэдгүй одоо жингийн мэдсэн хөшөө мартчихлаа. Тэгэхээр дахиад тийм нэмээ дахиад ин чи андаш гэх юм уу те ингээд хоёр хүний жин орж ирээд ягалаач тэр чи хамаагүй дээр болчихлаа юм л те. Тэгээ буцаагаад ингээд дараад за японочдын нэг цаг ноцолдоод бараагүй те. За яг одоо шудраг хугацаагаар бол нэг 30 минут ч юм уу ноцолдоод бараагүй тэр хаалгыг бол ингээд хаачиж байгаа. За энэ нэг юм давуу тал үсэж байгаа юу, бий болж байгаа юу бас тэгж байгаа те. Сэтгэлгээ. За өөр ямар сэтгэлгээ гарч ирсэн бэ гээл тэнгуэл ингэсэн хамаагүй өвтэйхэн байсан гэж. За ялангуяа Адиас сүрэнгийн оролцоо өдөр бол их мундаг байсан. Тэг за чарын камер дээр мэн нэг юу үзчихлээ. За дараа дэрж байна. За арай дэрдлээ те. За Адиас сүрэн бол жишээ нь ингэж оролцоо юм байсан гэдэг ингээд хүмүүн дээр нь давуу тал шийдэл гаргах гэж оролцож байгаа байдал эдрийг бол их хөвтэйх ярьсан. За нэг ийм үнцгийг гаргаж ирээд бид нар одоо ингээд нэг жаахан дэмжлэгтэй гэдэг юм уу тусламжтай гэдэг юм уу байвал ер нь дэлхийд ингээд болох гэдэг штэ гэсэн нэг ийм үнцэг гаргаж ирж байгаа. За энэ их чухал юм шиг надад санагдсан л да. Яагаад тэгэхээр одоо чин нэг хэлэхэд мэдгүй одоо за ер нь бол гадагшаа tutгшоо их явдаг тэр саксны дүлгөөн за тэр волейболын хандаа эдэр бол юутэй байх. Тэр нөгөө мэрэгжлийн сургалт, мэрэгжлийн бэлтгэл гэдэг юм. За тэгээд хоёрт бол тэр нэг сэтгэл санаатай ажилтдаг хүмүүс. Одоо сэтгэл зүйч, мэтгэл зүйч эдэргээд сүрхийн нэрээр нь одоо нэрлэлчээ тийм хүмүүстэй бол ажилтдаг баг. Гэтэл мэдгүй одоо Орхонбаяр хэр тийм үнтэй ажилдгийг. За манай тэр жудогийн бүсгүүч гэсэн хэр ажилдгийг үнэхээр одоо төсөн мөнгө ээдэг юм уусан шишээд нь тий гэсэн бодол надад төрлөө л дөө. Өөрөөр юм бол жишээ нь Солонгосын багаар л зөвхөн жишээлээд авах тэр баг бол ийм төрлийн тэмцээнд нэлээд хэд үнэ нь бол өмрийн оролцсон. Ямар тэмцээн байдгүй гэдгийг мэддэг. Мэргэжлийн тамирчин буюу 100% салбартаа гэлрээс одоо бид нар ажиллаж байгаа юм шиг те 8 цагаар ажиллаж байгаа юм шиг ингэж ажилдаг ийм нөхдүүд. За тэгээд тэр мэргэжлийн сурагч янз бүрийн хүмүүс бол зөндөө баг. Гэтэл манай хэдэд байгаа юу? Тэ? Эсвэл байхгүй юу? Магадгүй төсөв мөнгөгүйгээ байхгүй байж болно. За эсвэл жоохон байгаа төсөв мөнгөд өгөө нэг сэтгэл зүйч хэрэгтэй гэж штэ нэг хүн авъя гэдэг. Тэр нь одоо яг үнэхээр мэргэжлийн идэр хүн байд юм уу эсвэл хэн нэгнийх нь дүү мүү таньдаг хүн байгаад за яг ингэсгээд болъё доо тэр гэж ярьд юм чи. Спортын сэтгэл зүй төрөг тустай юм байгаа штэ. Гэсэн бодол төрөд байгаа. Өөрөөр хэлбэл хамгийн энэ тэмцээний хамгийн их туршлагатай одоо тий бүр юу л орж ирвэл юу орж ирэхэд ажиллаж болох юм хувилбаруудан гаргацсан мэргэжлийн багийн эсрэг за одоо зүгээр хар хүчээр эдэр гэж худлаа яриад байх тий. Харьцангуй бэлтгэл багтай за Арханбаярын сүүл хилдэг шиг тийм үү. Зарим дасгал нь цоо шин байлаа гэж хэлсэн шүү дээ. Огтиж үзээгүй. Амьдралдаа огтиж үзээгүй дасгалыг эдэр хийгээд ингээ өрсөлдөх нь болвол мэдээж ярихтэй байсан. За гэвч ингээд финалд эдэр үлдэж за чинь Турк болоод Австрали ингээд хоёр хүчтэй
бусдыг айлгаж ирсэн. Ялангуяа тэр Австралийн багийг те хасч барьж идэр чадж байгаа нь бас бидний ингээ эргээд давуу сайн тал мөн үгүй мөн гэж бодмоор л байна л да. Гэхдээ тэгээд ингээд яг ингээд нэг нь гой шоу болоод хамгийн сүүлд одоо хэлэхэд бол зүгээр номын сайдын хэдэн тэр бумыг гаргаад одоо Монголыг сурталчилж чадаагүй ийм зүйлийг бол Netflix-ийн шоу бидрээс бараг мөнгө авалгүйгээр тийм миний бодлоор мөнгө авах баг. Тэгээд сурталчлаад хамаагүй илүү үр дүн гаргачаад одоо ч гэсэн дуусчаад байхад нийгмийн сүлжээ тийм сошиал медиа дээр бол чи Монгол явъя, Монгол гоё улс байна штэ. Ямар гоё юм бэ гэсэн яриа өрнүүлээд за зарим нь бүр тийм бараг челленж маягийн бичлэгүүд хийгээд эхэлсэн юу вэ гэхээр юу яж штэ. Монголоо би очиж ирэх гэдэг юм уу чимдан мандана баглаад байгаа. Нэг ийм дүр зураг гарч ирж байна тий. За тэгэхээр нэг ийм нөлөөтэй их сонирхолтой шоунд манайхаа орсон байна. За тэгээд үр дүн бол угаасаа их зунаас гарч ирнэ. За маш олон хүн тоглоом шоглоомор хилээд байгаа тий. Эрхчлэр наадам хэлээд толдохгүй шүү гэд тий. За ер нь наадам хэлээд толдохгүй бах. Наадам талбай дааж багтахгүй бах. Тэгэхээр одоо зайтайханаар нь хөдлөө өдөх талгаар шийдүүлээ. Наадам аяхгүй болвол битгүй эрхчлэлийн наадам бол боо юм болохоор шүү найзуудаа. За ингээд 7 оны сонь сайхнаар эргээд болцгаая. Баяртай.